утгар намайг зовоо хэлэх үгийг мэн бодулж хаснуудыг халхалаа атмалч хонхтогорлаа ариада арнос бэ Илчээрээ бэвсэн долгодыг хисгэн бэлгэлийн хонхон иксгэрээ нормох бүхнийг сэрээ өөдөө намаа сэрээсээ Юу наагаад бэлгэлийн мен хон юу юм бэ? Багшийн дэд сургуулийн хэсэг оюутнууд нам төрийн эсрэг агуулгатай нийгмийн тал гэдэг сэтгүүл гаргасан сурагтай. Энийг илрүүлсэн үү? Тэр сэтгүүлийн хураасан уу? Хураасан уранда. Сургуулийн захиргаатай ярилцаж тэднийг сургуулиас хөөхийг сануулж түр үлдээл. Гэхдээ оюутнуудаас өөрсдөө ийм асуудал дахин гарахгүй гэж ам өчгөө өгсөн шүү дээ. Хэн нэгэн итгээд оюутнууд цуглуулж нам төрийн эсрэг хуулга хийдэг гэсэн. Энэ улсыг бид илрүүлэх ёстой. Та нар тодорхой мэдээллийг наривчлан цуглуул. Мэдлээ. Ерөн цаашдаа энэ асуудал ноцтой асуудал болж мэднэ. Тодорхой, баримттай мэдээллийг шуурхаа олох хэрэгтэй. Тэгэхээр та нар сонор сэрэмжээ солруулж болохгүй шүү. Мэдлээ. Та явж болно. Мэдлээ орондоо. Гэгэн наран илчээрээ бэвсэн долгодыг хисгэн бэлгэлийн хонхон иксгэрээ нормох бүхнийг сэрээ өөдөө намаа сэрээсээ өөдөө хонхны тоо өөдөө лөнхөн цорацаа өргөн талыг дуулаарай аяа бэлгэлийн мен хон бидний хүслийг дэргэрээ Босны дуу хүслийг түгээ Босны дуу норны бадраа Босны дуу За, Ано, хэмбэ? босор. Танаа үйлдвэр дээр чи юу цуглаа жагсаал болоод байгаа юм бэ? Юу? Намын батлагтай чи ярина шүү. Үгүй. Тэр чинь үйлдвэрийн даргал тийм зөвшөөрсөн баг. Тийм ээ. Одоо хооч тараа.
дээр хоёр саваа залиуцахад яадгийг зархалсан. Хэлэх зүг алга. Тэднүүдийг харахаас бүр нүд харсгий. Энэ үнэн мөн олдтол байх. Залуучууд яах вэ? Тэдний гадна авсан савсан жил байг. Харин учир мэдэх улсууд ийм юмд хөөрөхгүй байх шүү. Хуранта. Энд чинь эрүү өвдөг нээлсэн эмгэгд хөгш төртөл явж ил байх штэ. Тийм ээ, тэд чинь дэндүү цөөхөн. Яста гай гэдэг л энэ байх. Тэр гайнуудаас чинь болоодгүй хэдэн шин нойртой нойргүй хоолтой холгүй хонж байна. Бэд үнэхээр юу ч хийж чадахгүй байна. Чи бид хоёр олон жилийн багын найзууд. Би чамаас юу гэнэ? Харин манай яамны сайд эднүүдийг битүүхэндээ дэмжиж байх шиг байд юм. Хач. Даанч надад эрх мэдэл алга. Хэрвээ надад эрх мэдэл байдагсан болов уу? Би тэднийг бүгдийг баривчлаад толгойлогчоос нь эхлээд буутахгүй байсан. Хуранта. Та энэ дээр бухимдаад хэрэггүй. Тэр үдгийн ил миний хүүхд хүртэл арчсан холбоотой холбогдож явж байна. Сүүлд нь бүр эцэг бүрийн тангараг тасрахтаа тулж чадав. Гайтай юмнууд уу? Тэднэр мөн их дааварч байна. Энэ чи хараа. Маргааш бас нэг цуглаа хийх гээд. Та нар чинь хөвсгалт намын дайчин туслагчд. Эвлий гişүүд. Яхаар энэ даварсан юмнуудтай тэмцэхгүй байгаа юм. Ерөөсөө чи инг. Маргааш чи холбооныхныг олж уулзаад тэдэнтэй ярилцаж тэдний дийлсэн. Мэдв. Тэгээд дотор нь чухам ямар асуудал явж байна уу? Юу болж байна уу? Тэрнийг нарийн сайн мэдээд надад мэдээлж байна. Эднэрийн дотор танахаа ажиллаж байгаа шүү. Тэр ч юм тамаагүй. Зөвхөн надад мэдээлж байна. Мэдлээ аваа. Та нэрээ нэг удаа зоригийн аваас болж тушаалаасаа буурсан гэж надад ярьж байсан шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайд би юу? Байгаа. Та орооч. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайда. Нөгөө миний материалын өгсөн хүний тухай юу болж байгаа бол? Би энэ яамда боловсон хүчний асуудал хариуцж байгаагийн хувьд хэнийг авах байхаа өөрөө шийдье. Та энэ асуудалд оролцох хэрэггүй байх. Хурандаа цай өгөөч. Баярлалаа. Өөрийн нүд чих болж байдгийн хувьд танд зөвлөгөө өгч болно үстэй. Гэхдээ та надад хэн нэг заавал авч тулгаж байгаа чинь албан хоёроо холиод байгаа юм шиг сэтгэл над төрүүлж байна. Би авах шаардлагатай хүнээ өөрөө авч чадна. Харин тэр хүнээ чинь авах боломжгүй.
Та тийм бодолтой байдаг юм байж. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Харин та ийм зарчимгүй байдлаар ажилд хандаад байвал хол явахгүй л баг шүү. Гайгүй. Санчих яаж ямайг. Тэрнээс чинь хойш би бүр зоргийг харахаар дургүй хүрээд байдаг болчихсон. Ямар ч байсан би бүх хүч авьяасаа дайчлан ажиллаад үзье. Олигтойхон шиг ажиллана шүү. За. Амрыг ирээ нөхөр орноо. Амрыг ирээ. Чи эднээс таних уу? Үгүй энийг л таних юм шиг байна. Эднэр бүгдээрээ эсхий хуталтай. Үстэй дээлтэй ирсэн байхыг бодоход айл газар ачигтхаа мэдсэн байх нэ. Тэгж л таарлаа л та. Эднийг ингэж давруулж толгойг нь илэх хэрэггүй л байсан юм. Чи юу гэж бодож байна? Тантай санал нийлж байна нөхөр орноо. Иймэрхүү юмнуудын толгойг илээ зүгээр өнгөрөөж байснаас авдаг арга хэмжээ байвал арга хэмжээг нь авах хэрэгтэй шүү дээ. Зүйтэй. Марцнаас нөгөө хараацаа ирсэн гэв. Их сайн нөхөр орноо. Дор таныг хүлээгээд сууж байна. Тийм үү. Чи мархта намайг дуудж байна гэд оруулаад ирээ. Мэдлээ гүйцэтгэх нөхөр орноо. За. Орох уу? Ор. Чиний нууц нэр чинь хараацаа билүү? Тийм ээ. Би чамд тусгайд нэг даалгавар өгөх гэж дуудсан юм. Тэгэхээр чи ардчилсан холбоо эвслийнхний дунд ажиллаж байдгийн хувьд тэднийг тарааж бутаргах, тэдний хооронд ясгаях ийм ажлыг онцгойлон хийх хэрэгтэй байна. Ойлгож байна уу? За. Түр хүлээ би завгүй байна. Тэгэхээр ойр дотных нь хүмүүсийг олж илрүүлэх, тэдний дунд ясгаях, тэдний сүүдрийн олох аргыг бодох хэрэгтэй байна. Тийм аргыг олж чадах уу чи? Бага. Жишээлбэл Харгууч гэж нэг сэргэлэн залуу бий. Тэр бол тэдний байнгын сүдэр дагуул. Харгууч. Сайн байна. Чи тэр хүнийг олох хэрэгтэй. Тэр хүнтэйг ойр дотн танилц. Юу бодож санаж явдгийг мэд. Чи бид нараа эрд цэргийн хувьд эх орны өмнө хүлээсэн үүрэгтэй улс шүү. Энийг мартаж болохгүй. Ойлгомжтой юу? Ойлголоо. За, явж болно. Бидлээ гүйцэтгэе. За тэгэхээр өргөх бичигт ямар санал оруулмаар байна? Бүгдээрээ саналаа хэлцгээе. Олон намын системд шилжих гэж оров. Үгүй та нар одоо олон намын систем гэж яриад байгаа. Олон намын систем гэдэг чинь өнөөдөр байна шүү дээ. Олон намууд хоорондоо хэрэлдээд уралдаад зодолтоод
Ингээд байвал яах юм бэ? Ер нөхөд минь эвд шаалгаа буугаар юм шиг. Шашны талаар заалт оруулвал яах вэ? Та нар юу гэж бодож байна? Зөв шөөнөр. Зүгээр тэр хүлээж авах. Шашнаас гадна соёлын хөвийг хамгаалах талаар заалт оруулвал яасан юм? Сонгуулийн системийг өөрчлөх хэрэгтэй байхгүй. Хүн болгон сонгох хэрэгтэй. Энэ бүхний эцэст нийт ард түмний эрх ашигыг хамгаалах гэсэн байдлаар асуудлуудаа цэгцэж оруулж өгвөл яасан юм бэ? Хүний эрхийн асуудлыг бүгдээрээ л ярьж байна л та. Сайн нарийн хэрэг. Үүнийг зүйлчлээд нэг үрчлээд хичнээн зүйл ангийн өрх бичиг явуулах гэдэг байгаа юм бэ. Тодорхой болох хэрэгтэй байна. Бүгдээрээ хүний эрхийн тухай ярьж байна л та. Гэхдээ бүр албан ёсны болгож. Хичнээн зүйл анги байх. 15 байна, 16 байна, 20 байх юм уу? Хичнээн зүйл анги байх юм. Сонсолтой байна. Монгол Ардын хувьсгалт намын хэмжээч эрх тарахыг байхгүй болгохын тулд бид заавал олон намын системд шилжих ёстой. Тэгэхээр намуудын тухай хууль гаргах асуудал гарч байна. Энэ дээр л бид одоо нарийн ярих ёстой шүү дээ. Олон намын системтэй болохын тулд бид нам байгуулах ёстой. Цаашлаад Монголын ард түмэнд өөрсдийгөө ойлгох ёстой. Энэ асуудлыг ярих ёстой шүү. Нээлттэй эдийн засгийн бодлого явуулъя. Тийм шүү. Тэр зөв л дөө. Одоо тэгээд хин Зорго ийм юм л да. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих нь чухал гэж энийг энэ хүмүүс яриад байх шиг байна. Энэ юу гэвэл нэгдүгээрт өмч эзэмших, газрыг эзэмших, бас малыг мачлад өгөх гэх мэтээр энэ бүгдийг дүгнээд хэлэхэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих зайлшгүй шаардлага Монгол оронд гарч ирж байна. Зөв. Наа сандагч хүлээж аваа. Наа ер нь оруулсан дээ. Одоо за тэгвэл эдгээр сандлуудыг нэгтэлж үзээд хөрөх хүчтэй оруулах гэсэн гараа өргөнө. За, Дарга. Дуусчлаа. За. Чи урилгаан гарсан үгүйг нь мэдээд гарсан байвал аваад ирэхгүй юу? Юу, харгүй чи явсан шүү дээ. Одоо хэрүүл ирэхээр болчихсон баймаар юм. Харин тийм ээ. Би яваад ирдэг юм лөө. За тэг. Автобусны мөнгө байдгүй. За. Хурдан яваарай. Тэгье. Заавалс. Нөгөө урилгын чинь үнэн нэмэгдчих. Эхлээд би очлоо. Бэрхий гутлаа яриад. Би очиж сая шалгачгаад ирж байна. За чи дуугаа байгуулчих чаа. Ойлгох чи гэдэг. Би улсын төлөө явсан юм. Би улсын төлөө явсан. Чи юу гэнэ чи? Ойлгох гинэ. Чи бол дуу хэлэх. Чи бол дуу хэлэх юм. Ойлгох чи гинэ. Энийг ачиг очир. Тусыг усаар гихчээр адаг сүлт нь ийм л хариу ярьж байна шүү дээ. Харахуч ээ. Бид чамд итгэж салбарын зохицуулагч болгохдоо хоримтал руу орсон мөнгийг халаасууга хийгээд бай гэж хэлээг байхаа. Би чим. Чи би мөнгө чим үү? Чи хэдэ үстэй? Би ариун цагаанаараа явж байгаа хүн. Би чим үү? Чи хэдэ үстэй? Чамайг салбарын зохицуулагчаар чинь халлаа.
За яваа. Ийм байсан шүү дээ. Тийм шүү дээ. За яах. Чи намайг ингэж хохироосноор сайнаа үзэхгүй шүү. Чаа. Чамайг. Утыг ядаж үл мэдв. Юм нэрээ дууссан ч. Чи чадахгүй. Чадахгүй. Пүү. Чи өөрийнхөө. Би өөрийнхөө. Байна уу? Уучлаарай. Зориг сая осолд ороод гинтийн эмнэлэг дээр өвчүүд хэвтэж байна. Юу гэнэ? Тимэти, та нар түргэн хүрээд ирэхгүй юу? Хүлээ авахаас нь асуугаад ороод ир. За та ямар сэн мэдээ? Бидний авсан мэдээгээр бол Монголын ардчилсан холбооныхан мөрийн хөтөлбөр өргөх бичгийн боловсруулж маргааш томоохон хэмжээний цуглаан хийхээр бүх бэлтгэлээ хангасан байна. Зохицуулах зөвлөлөө 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Тэдгээр 15 гишүүний нэрс нь надад ирчээд байгаа л да. Та хардаа нэрс нь энэ байна. Та тун сайн ажилласан байна. Би одоо дарга нар руу утсаар хэлье. Цагийн байдлыг дор нь мэдээлж байна. Мэдлээ. Сайда. Наад нэг санал байх юм. Гэхдээ эднүүдийг ер нь баг дээр нь дарж авахгүй бол манай улсын нэр хүн дунд сүйд болох юм биш вэ? Баг дээр нь гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэхдээ чи одоо маргааш цуглаан болох гэж байна шүү дээ. Энэ цуглаан манай улсын нэр хүндийг гадаад дотоодод унгаж социализмын үзэл бодлыг гутамшруулах юм шүү. Тэгэхээр маргааш болох энэ цуглаан дээр бид тэднийг дайчлан баримтлах нь зүйтэй болов гэж би бодож байна. Сайда. Би бас юмыг яаж мэдхүү гэж бодоод бэлтгэлтэй бай гэж санагдаад ганц удгийн Б корпусын хэдэн байрыг сулчихсан. Та тун их санаачлахтай хүү юм. Тэгтээ энэ удаа тэднийг баривчлаад хэрэггүй үстэй. Харин байдлыг ажиллаж явах гэмгүй. Та явж үз. Заац. Баяртай сайда. Сайд яагаад эднэрийг хамгаалаад байна вэ? Дээрээс ийм үүрэг өгсөн баймааргүй. Эсвэл өөрийнх нь санаачлах уу? Энэ бол зарчимгүй асуудал. Тийм юм болоогүй штэ аав. Болсон ч вэ, болоогүй ч вэ. Чи чинь дахиж дэвшиж дээшлж байх ёстой. Тэгсэн бол над хэрэгтэй, чамд хэрэгтэй байхгүй юу? Би тэр зоригтой чинь тооцоо бодоо. За битгий тэнүүлээ чи. Дотроо бодолтой дараа сорт үзэн шүү. Цаадуул чинь тэгээд юу хийх гэж байна? Өнөөдрийн шийдвэрээр бол өлсгөлн зарлах гинлээ.
Улс төрийн төвчөөг огцруулах шаардлага тавих юм байна. Охой. Юу гэнэ? Хэзээ эхлэх нь? За бараг тэр нь маргааш эхлэх байх шүү. Хин оролцох нь? Зориг орох нь? Одоохондоо бол хэн орох нь тодорхойгүй байна. Тэгтэл тэд нар их төвшөлтэй байна. Тэндээс ачигдчих юм бол зарим нь нууц байдалд орж ажиллаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр зоригийг оролцуулахгүй гинлээ. Энд ч нэг чухал мэдээ байна да. За би ерөөс ажил руугаа явлаа. Дахиад юу мэдэгдэх нь вэ? Нарийн тодорхой мэдээд надад мэдээлж шүү. За. Нөгөөдөл маань яач вэ? Ямар нэг юм болсон юм биш байгаа. Гайгүй үстэй. Би очиг болохоор яах эвгүй юм. Хэдүүлэн төсөө хургаалж болсон очдөг юм билүү? Чамаг очихоор шууд бариад аваа шүү дээ. Отож яваа. Чи төвчөртэй байл да. Жаахан хүлээл да. Хамгана эрүүл ирэхээр хугацаа боллоо да. Ань тийм ээ. Хэмбэ? За, ингээд бид нар ирлээ шүү дээ. Танд юу болсон гэж байна? Улс төрийн товчоо огцорсон. Улс төрийн товчоо огцорсон. Илчээрээ бэвсэн долгыг эсгэн билэглийн хонхон ивсгэрээ нормал бүхийгсэрээ өвдөө намайг сэрээсэн өвдөө хонхын тоо өртөөлөнхөн цорацаа өргөн талыг дуулаарай аяа билэглийн мен хон Husli Degere Hoslido Husli tuge Hoslido Corri patra Hoslido Husli
Эрхэм хүндэт та бүхэнд 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл, 1997 оноос хойш төрийн мөнгөний талаар баримтлах бодлого, мөн оны Монгол улсын нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэлийг танилцууллаа. Эдгээр асуудлуудыг улсын хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийн өмнө та бүхний саналыг авч тусах бодолтой байна. Иймд та бүхэн өөрсдийн санал бодлыг харангүй хэлнэ гэдэгт би гүнэн итгэж байна. Хэл найруулгын хувьд дахин нэгтэлж үзвэл хэрэгтэй үзээ. Тэгэхээр энэ асуудлыг улсын их хурлын хуралдаанаар оруулах нь зүйтэй байх гэж би бодож байна. Миний хувьд гэвэл энэ баримтчгүүдийг дутуу боловсруулж гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл улс орны хөгжилд чухал ач холбогдолтой энэ баримтуудыг боловсруулахдаа шин засгийн газар, хуучин засгийн газараас агуулгын хувьд өөрчлөгдөх юмгүй. Хэдхэн тоог нь өөрчлөөд л хулаад бичсэн байна гэж хэлэхэд хэлцэхгүй байх. За би энд нэг жишээ авъя. Батлан хамгаалахын төсөвт өөрчлөлт хийснээр улсын төсвөөс жилд 4 тэрбум гаруй төгрөг хэмнэх боломжтой гэдгийг та нар мэдж байгаа бах. Гэтэл инфляцийн төвшинг 35% гэж тусгасан нь үндэслэл тооцоо судалгаа муутай байгаа гэдгийг хэлж байна. Эдгээр төслүүдийг энэ хэвээр нь улсын хуралд оруулах юм бол мэдээж хэрэг ял сэтэл гар өргөл батлах болно. Гэвч их хурлын гишүүд аливаа зүйлийг батлахдаа ухаантай, бодолтой ханддаг баймаар байна. Хурд нь биднийг цөөнх байхад ял сэтэл гар өргөж баталдаг байснаас ялгарх юм огталга гэж би бодож байна. Албан журмаар ярих уу? Мөнгө амлах уу? Ямар ч гэсэн тулгаал үзье байц. Сайн өдрөгөө. Хүш. Энд чинь ямар сонир хүн явж байгаа юм. Нааш суугаач. За. За тэгэд ажил сайн бидтэй. Гүр яах вэ ажил хийгээд л. Ингээд чиний ажил бүгд сайн бидтэй. Яах вэ? Салгалж л юу? За тэгээд ямар ажиллаад явна? Ямар гэхдээ чи бид хоёр чинь ардчилсан хувьсгалыг ялуулах гэж зов зүдэрч явсан тийм ээ? Тэгэхээр чи бид хоёр чинь найз нөхөд гэж хэлж боломоор юм шиг надад санагдах юм. Гүн тэгэлгүй яах юм бэ? Уг нь найз нөхөд гэдэг чинь биевиндээ тусалж байдаг үстэй. Би чамд, чи надад. Тэр яах вэ? Чи гол юм ярил та. Харин би гол юм л ярьж байна шүү дээ. Чи надад туслах ёстой. Би чамд туслах ёстой. Гол юм уу? Юу л да. Би чамд хэдэн сая их өгч болно. Найз нөхөд гэдэг чинь нэг нэгэндээ туслах хэрэгтэй үстэй. Чи байна шүү дээ. Тэр Тэнгэрийн тухай мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр байна шүү. Би ялах хэрэгтэй байна. Тэр асуудлыг чинь би ганцаараа шийдэхгүй шүү дээ. Юу ч юм. Чи чинь өдөрдөж байгаа хүн нь үстэй. Тэгэхээр нөлөө бүхэн хүн шүү дээ. Чи буруу ойлгож байна. Би хямдгаанч ирсэн ингэж л хэлэх байсан. Чи надад туслах хүсэлгүй юм биз дээ. Хүсэл бодолтой байгаа юм биш ээ хөө. Тэрэнд чинь би ямар ч нөлөөгүй гэж хэлээд байна шүү дээ. Ойлголоо. Чи надтай муудалцсан аа. Их юмд бодож явдаг юм биз дээ. Уг нь чи биш би юу санаж явах хэрэгтэй байх шүү. За чи болдоо. Тэгээд би чамтай хэзээ муудалцсанагаа бүр мартчихаж. Чи бити мэдэн бодол. Энэ тендер чинь ялах хэрэгтэй байна гэж чамаас найзын хувьд тусламж гуйх гэж ирсэн юм.
Тэгэхээр чи надад бүсэн би байж. Тэгвэл би бас ус санаж чадсан шүү. Битгий гомдорой. Нөхөр ахмад амрыг ирээ. Амраа гэрээ. 10 мэдлээ. Наша! Чанга! Чанга гэж юу шүү мана? Хоо. Хүлээж өгөөрэй. Хоорын бараа өөрөө ороод ирэх чинь. За самира. Чич дажгүй суудаг юм байна. Үгүй яах вэ? Минь дэмэлтэж амьд арзаа ижил яв. Чичвэр хамыгаа эргэж тойрхоо болоо шивдэ. Үгүй ажил гэж үстэй толгоноос их байна. Аргагүй. Том босс хүн. Хамыгаа арай чат хийсэн гэж дуулаагүй. За тэгээд нарны хүн нарсны мох орхоноос юу хүсэ? Хүсч юм алгалдаа зүгээр чиний мэндийг мэдээл гарыг гэж бодсон юм. Гүшисүү. Наа дотор чинь цагаан долгор байгаа үстэй. Наатасаа ихлаач. За тэгээд чи намайг үнэрчиг мэдэх үү? Чамаас тендер үнэртэж байна. Ямар юмны тендер? За битгий маяг л. Гадаадын хөрөнгө оруулалттай тендерт танай компани нэр явж байхыг би энэ сонингоос уншлаа. Тэр тендерт ялах юм бол чи ч гэсэн бас хувь аавна. Тийм үү? Ямар ч хэл байсан чи тэр тендерт ялж ил таараа. За тэр тендерт чамайг ялахын төлөө ой. За би явлаа. За чамд амжилт хүсье.
Дог. За. Энэ удаа хож орлоо. Тэгтээ харин даага дараа нь хийн шүү. Ямаа нэмэх халуун дээр дахиад өгнөч хөө. За. Өнөөдөр миний жас өдөр. Толгой нэг л ажиллахгүй. Унсан бүхэд шалтгаан унтахгүй гэж. Чи бол байна штэ. Шатрынхаа хувьд бид нар таал атман юм. За чи болдоо. Чи надад цаасан малгай өмсгөж яах гэсэн? Хүн болгон өөр ингэсэн ухаантай штэ. Би ч гэсэн хүмүүсээс ялгарах гоц ухаантан биш. Хүн алдан онно. Хамгийн гол нь алдаан дээрээс суралцах хэрэгтэй. Ваа. Зарчим нь ийм байх ёстой юм. Одоогийн улс төр жүжигэнд гарамгай алдартай гавьяатай улсууд тоглодог штт. Тийм үгүй юу? Энэ бол чиний бодол. Үгүй лээ. Энэ бол байна штэ. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг унах гээд байна. Та нарын хууль зөвхөн цаасан дээр л үлдчихэв. Гэтэл амьдрал дээр хэрэгжихгүй байна. Ийм байжээч хууль гаргаж яах гэсэн юм бэ? Яах гэсэн? Та нар энийг мэдэхгүй. Харин ч ингэж бодож бас болохгүй л дээ. Хууль аж гаргадаг, хэрэгжүүлдэг боловсронгуй механизмыг өнөөдөр бий болгох ёстой. Үнэн дээр манайхны ажлын үнэн үр дүн харагдахгүй шүү дээ. Яагаад гэвэл манай эрхэм гишүүд хувийн ашиг сонирхол хөрөнгө зөөрөө нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байгаа болохоос биш. Улс орн, ард түмнээ өнөөдөр бодож ажиллаж байгаа хүн байна уу? Намлын. Энд чи юу вэ? Энд чинь өөрийнхөө царайг нуух гэсэн баг. Ийм найдвартай баг байгаа энэ чинь ард түмнээс ичгүй худлаа ирж шít. Нийгэм гэдэг бол нэг талаас айл өрх. Нөгөө талаас маш их хурдтай яваа галт тэрэг шүү дээ. Нийгэм техник хүн бол нэг өрх айлын макро хэлбэр. Нийгмийн өксөж уруудах шалтгаан бол ердөө нэг хүнтэй адилхан. Харин нийгмийн хувьд бол хөдөлгүүр нь төр гэсэн үг. Өнөөдөр Монгол гэдэг галт тэргийг хөдөлгүүр нь хаашаа чирж явна. Нийгэм бол оюунтай, ухаантай, төгс байх учиртай. За ярианыхаа сэдвийг өөрчлөе дөө. Ингэдэг вэ штэ. Булган гадагшаа явсан уу яасан? Тэгсэн. Цэргийн босголт банкыг голомт банктай нэгтгэх асуудлаас болж эрсдлийн нэр хүнд ард түмний дотор маш ихээр унаж байна. Энэ бидний хэлсэн үгэндээ хүрдгүүгээр барахгүй. Цаашид бидэнд итгэх итгэлийг мөхүүлж байгаа юм шүү. Зориго. Чи банкны реформ хийх зайлшгүй шаардлагатай байгааг мэдэхгүй байгаа гэж юу? Реформ хийх зайлшгүй шаардлага бий нүнэ. Гэхдээ ингэж хиймээргүй байна. Энд чинь та нарын хувийн эрх ашиг давмгаалаад байна шүү дээ. Зориго. Чи энэ сургаалаа өөр газар очиад бидэнд хувийн эрх ашиг гэдэг ах зүйл огт байхгүй. Чи наад үгээрээ бамбаа хийсээр байгаад бүр сурчихжээ. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Цаг нь болохоор гаргаж ирдэг зүйл байдгийг чи ирэх биш. Мэдж байгаа. Чийч бүр онох нөхөө өртлө бэлтчихээ шивдэ. Онох нөхөө. Зориго. Чи ингэж ойлгохоор бидний хэн ойлгох юм бэ? Чи өөрийнхөө замаар л яв.
Бид нар энэ ажлаа яаж хийхээ өөрсдөө мэдье. Өөрийнхөө замаар юу гинэ? За яах? Би хэлэх гэсэн үг энд ч хаан ч хэлнэ. Харин зөвхөн улс орныхоо ашигын тулд чи энийг сайн санаж яваарай. Амьдралын бэрхшээлд өвгөс өгөхгүй. Мөн шударгаар явхад хүний азхийн ритм шүрхэх. За, хол ажилд орцгоё. За. Та нарын зарим нь хэдэрхий унж дорой байдлаар асуудлыг ярьж байна. Бид юуны төлөө, хэний төлөө ингэж тэмцэж ирсэн бilé? Тийм болохоор цөөнхөн сандыг хүлээж авахгүй гэснээр л дуусъя. Ер нь альва зүйлийн төлөө шантаршгүй тэмцэнэ гэдэг бол хүний чанар бий гэж боддог юм. Би Батүлийг шантаршгүй тэмцэгчийнүүд хөндлөж явдаг юм. Ийм учраас би өөрийнхөө бодлоос ухрахгүй гэж бодож байгаа. Та нар зорьсон хэрэгээсээ ухрахгүй гэж байгаа чинь зөвөө. Би ч ухрахгүй. Ямар ч хүнд амин хувийн эрх ашиг байдгийг үгүйсэх аргагүй. Харин бидний хувьд улс их орныхоо эрх ашиг нэгдүгээр тавиад дараа нь амин хувийнхаа эрх ашгийг ярилцсан дээр байна. Бид өнөөдөр нийгэм, улс төр эдийн засгийн шинжилт хийхээр гарч ирсэн. Харин өнөөдөр энийг хэрэгжүүлсэн үү? Үгүй юу гэдэг дээр ярилцсан зүйтэй байна. Бид зорилгоо амин хувийн эрх ашигтайгаан арай дэндүү хутгаад багчаас наадах. Юун амин хувийн эрх ашиг вэ? Нийгмийн өмнө тавьсан зорилгоо л ярьж гин шүү дээ. Бид үнэнээ шударгаар ярих цаг болсон. Бидний анх зорж тэмцэж ирсэн үйл хэргийг хинж буруутгахгүй. Харин бид засгийн эрхэнд гарангуутаа нэг зүйлийг ойлгосон. Энэ бол засаглалдаан цадах синдром. Албан тушаал дэвшлээ. Амьдрал ахуй сайжирлаа. Энэ чинь бидний зорж тэмцэж ирсэн үйл хэрэг муу юм уу? Эрхэм нэгтөө. Чи цулаацлгаа билээ. Одоо гал асуудалдаа оръё. Маргааш чуулганаар засгийн газар байх эсхэ шийднэ. Ийм хүнд үедээ бид санал бодлоо нэгтгэх хэрэгтэй байна. Банкны системийг боловсронгуй болгох үүднээс зарим нэг алхмыг хийсэн. Энэнд олсон, алдсан аль аль нь л байгаа. Эсрэг талынхан биднийг харлуулахаар оролдож байна. Энэ үднээс авч үзвэл ард түмэн биднийг бас ойлгохгүй байх зүйл байж болох юм. Гэвч цаг хугацаа энийг харуулна биз. Бид өөрсдийнхөө байр суурийг хамгаалсаар авах болно. Арчилал бол юм бэ? Зэрэг. Мо? Арчил гэж юм бэ? Зэрэг цагаан. Цагаан хүү зэрэг юм бэ? Арчилал.
Зэрэг битгой ардчлалыг хөгжүүлэх гэж яаж зовсон. Би хатуу савтай зайз өгөө явж байсан. Зауч, уч. Тулгач. Нэнэ. Би өнөөдөр ардчлалт цагаан хүүтэй сууж байна. Энэ миний наац. Миний наац. Нэмэ. Одоо тэгэхээр цагаан хүүгийнхээ төлөө ой. Эгийн голын усан цахилгаан станцыг барих төлөвлөгөөг хэн хийсэн? Зориг. Би хийсэн. Эдэр бүр мэдгүй. Чич мэдгүй. Ариг авчир. Би төлнө. Чи эгийн голын цахилгаан станцыг мэдгүй. Мэдгүй мэ. Мэдгүй. Би хийсэн. Зарцлын төлөө. Ой. Уна. Зориг уудгүй. Харин би уудаг. Уусаар гал бүхэн. Жинийг харжаа. Өнөөдөр энэ ла. Хин эндүүлийг бадраа. Эрхэм. Цагаангүй. Хэн ч нэг өдрөө чадахгүй. Би ч юм унсгүй. Сайхан унс. Энийг сайхан ардсан намыг төсөөлж чадахгүй. Барахгүй. Нийлүүлж чадахгүй. Чийж чадахгүй. Зэрэг их гомдосоо. Яахад амгаараа уучлах гээд гэрт нөхөр оруулахгүй. Үгүй. Чи сан бод. Бодох хэрэгтэй чи ойлгохгүй байна. Ингээл гүцээ. Зориг. За. Энэ бол зэрэг. Энэ бол цагаангүй. Хөөсөн. Мус хөхтөө толгоо. Хар өглөөгөр хаад нэг удирчаад ирчээ. Онц эдинч амьдрал үргэлж юу дэч хаад. Өөрөө ганцаараа удирч ирчээ. Над жоох юм байна уу? Нохоо. Тэгвэл зааж. Би чамд хоолохгүй. Малгай хүртэл сохирдог байштай. Бүр сохирдог байшоо. Битгээ гомын малгай. Дажва малгай мэн. Яасан бэ? Мохшин далгай чих томорч байна. Би чамайг мэднэ. Хаал. Сэнэд хаалахгүй. Яд тамхи байхгүй юу? Баггүй.
Чиний наад ингэдэй чи баган одон гудгэлцээд чинээс хойсолж юмдан ба. Аюу. Одон гудаас нэг юм болгоод уучрээ. Хинөө эцэг бүгдээрээ миний юм. Харамлах нь. Харамлахгүй ядгийг. Таа. Хой! Хөнгөө! Ганц ирэх тайвгүй гооч. Баярлалаа. Энцо. Зяак. Таач. Сайхан сэтгэлдээ сайн хүн юм. Хоол буцаж явахад таарлаа шүү. Болсон идээс бүү буц гэж хоол идээд явнаа. Ингээ. Яасан их нэлтэйг муудалсан уу? Үгүй. Та яагаад ингэж бодох болов? Наад царай чи нэг л бишээ. Амьдралд бишгүй юм тохиолддог шүү дээ. Тэгэлгүй яах. Ингээд таны амьдрал ямар ч вэ? Яах вэ? Болж л юм шүү дээ. Ахан цагтаан салгиж салгаа буухлаар наргиж ил явлаа. Оо таач олон жилийн гавшгаач юм байна штэ. Тэгэлгүй яах. Юу ч юм юм бэ? Ахан 5 дугаар баазад машин барьж хот хөдөөгүй жийж мөнгөтэй нэр хүндтэй хүн шиг юм явж байлаа. Хөөе. Гэрлэх завгүй л явлаа. Бүүс үлд өөрөөс нь хэдэн хүнтэй нэр нийлж тэгсэн чинь тун удлгүй сэтгэл нь хувираад тэгээд булаацалдж байж баяр юм авчихад. Гүбий ч бас нэг хэд хоног кавинарын гэр хийдэж шүү дээ. Гүтгсэн. Ховчл гэж нэг балаа юм гараад би чи машин авч чаддгүй. Нохоо явган гахаа нүцгэл хоцроолоод. Хүний чинь модон барээд ирэхээр ах トゥ хамаатан салдан байгаа ч нэмэр байхгүй бүгдээрээ л нүүр боруулдаг юм да. Тэгээд яах вэ? Өөрийн гис нэг орон барж яваад газар тэнгэрийн савслагт харвагийн бар хоногийг хоолгүй өнгөрөөж байна да. Заавал ямар ч үед сэтгэлээр унжил болдгүй юм шүү дээ. Энэ улсын хорон үргэлж ингэж ядуу яваач юу. Би ч гэсэн үргэлж ингэж ядуу яваач юу. Хизээ нэг цагт сэргийл гэж бодож явдаг шүү дээ. Гэхдээ энэ улсын хорон хөлөн болсон цаг ч юу дээ. Таны зөв. Та хурамтай сайхан үг хэллээ. Энэ тамих. За, хан ганцыг авъя. Зүгээр үүдэн ав. Ашгүй. Би үр камер тасарчаад хэцүүдэж байсан юм. За би одоо ингэ явъя да. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Сайхан хөө байна.
Би байна. Би ажлаа тараад шууд яваад очив. Чи тэр хуулийн төсөвд оруулсан саналаа дахиж нэгтлээрэй. Аргагүй юм хийсэн дээр үсттэй. За тэр баяртай. Ажил зомдохын дөхөө. За. Ярилцлагандаа шууд орох уу? За тэг. Тагнуулын төв газрыг шалгасан шалгалтын дулаан одоо ч тасраагүй байгаа. Энэ ширүү маргааны үеэр ерөнхий сайд та огцор гэж хэлсэн. Яаж тагнаж чагнасан тухай асуудал бүрхэгдүүхэн үлдэж бүтцийн өөрчлөлт хийн гэсэн нэрээр даргаыг нь саясан болоод өнгөрлөө. Энэ талаар та санал бодлоо хуваалцахгүй юу? За энэ асуудлыг гол сөрөгчин болох Монгол Ардны хувьсгалт нам, Монголын уламжлалын нэгдсэн намын гол төлөөлөгчд анх гаргаж ирснээр тууштай ажиллаж үрдэнгийн үзье гэж бодсон. Гэвч тэд газрын даргын солонгоос ухарсан. Уган зарчмын хувьд энийг эцэстний хүртэл явуулаад хэн буруутайг нь тогтоогоод шийдвэр гаргах ёстой байсан. Зарим хүмүүс асуудаг л да. Зориг өөрөө эвслийн гишүүн байж яагаад эвслийн доторх муу муухайг илчлээд байна вэ гэж. Миний бодлоор бол төр гэдэг бол нийгмийн өмнө хүлээсэн тодорхой үүрэг хариуцлагатай. Төр нь шударга, хариуцлагатай байвал нийгмийнхээ бүх гишүүдэд үүргээ биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Төр хариуцлагагүй атлаа нийгмийнхээ гишүүдэд хариуцлагатай байхыг шаардна гэдэг бол оновчгүй хэрэг. Тиймээс сонгуульд ялсан ямар ч нам эвсэл төрийн хэм хэмжээг хатуу барих ёстой. Үүнд бас зөх хязгаар байх ёстой. Бас тэрнээс хэтэрж болохгүй. Зарим их өргөчд болон зориг нарын хооронд үл ойлголцсон байдал үүсчээ гэж ярих юм. За миний байр суурь эвсэл сонгуульд тодорхой хөтөлбөр гаргаж оролцсны хувьд тэрнийг биелүүлэх гэсэн санаан дээр суурилж байгаа юм. Харин биелүүлнэ гэдэг бол засгийн газрын хөтөлбөр юм уу? Төрийн бодлогот тэр зарчмуудаа тусах учиртай гэсэн үг. Шинэ засгийн газар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш шүүмжлэлтэй хандамаар зүйл маш их байна. Тэрнийг би шууд хэлдэг, хэлэгч болно. Наад зах нь орон нутгийн засаглалаа тогтоож чадахгүй байна шүү дээ. Ер нь төрийн талаар буруу ойлголт нийгмийн сэтгэл зүйд бий болчихж. Тийм төр түүний албан тушаалууд нь хүмүүсийн амжиргааны хэрэгсэл болоод үүнийг баяжчих гэх юм уу? Иймэрхүү байдлаар ойлгох нь зөнхөлж. Иймээс албан тушаалын уралдаан бий болж гэтэл албан тушаалууд нь тухайн хүний амьдралыг дэвшүүлэх үндэс гэж ойлгох нь зарчмын хувьд бол буруу юм. За баярлалаа. Эндэр будаа юу? Тэр үтэй шилмэний ирээд биш. Их хурлын гишүүн болох хүртэл будаа. Чи будаа болж байхад зориг дээшээ дэвших сурахтай шүү. Тэр чи од шүүрхтэй. Тэр одыг сүрүүлэхгүй болгож болно шүү дээ. Өөр зам байхгүй. Энийг чилж чадна. Тэр чирээ сэрүүднэ. Надад ахцсан ажил. Үлднийхтэй ажилгүй шүү. Зориг яамны сайд. Гэвч тэгээд надад өгөх үнцэн хэрэмтэй. Би чамд уушиг шан амлж чадахгүй ч гэсэн төдий чиний мөнгө өгье. Дэнчний амнаас бүхэн 100% баталгаатай. Тэгвэл би өөрийнхөө хүмүүст хэлүүлчих. Харин чи гол гаргачихва. Энэ надад хамаагүй шүү. Бусдын чи өөрөө зогцвол. Мэдв. За тэгвэл би чамд нэг дансны дугаар өгье. За чи тэр дансанд надад өгөх зоосоо хий. Эндээс манай хүмүүс хувь авах болно. Харин чи унжва.
Чи бүгдийг мэдж байгаа шүү дээ. Одоо хоёулаа нарийн ширээ юм ярилцъя. Яасан чи? Миний хүү жаахан турчаа юу та. Ажил гэсээр яваад нэг мэтгэд унчих үедээ. Хээж мэнтэй. Би ганцаар биш шүү дээ. Бид нар цөмөрөөд нойр хаалгүй шахам зүтгэж байна. Харин та бидний сэтгэлээ зовох. Би чамайг хэд хоног ирэх болтоор чинь санаа зовоод байх юм байна шүү дээ. Миний хүнээс итгэх. Хөдөөнөөс ирсэн. Ээж нь хүдэ тавьсан. Ээж. Та намайг үргэлжил жаахан өгч бодож байх юм аа. Та нар ч надад жоохноор л харагддаг шүү дээ. Миний хүү итгэж. Бид нар өдөө зэрэгтэй яваана. Таны минь ариун цагаан сэтгэлийн буй. Бид нар өнгөтэй өдөртөө явж байвал таны хаачийг жаахан ч гэсэн хариулж яах гэж бодод байна шүү дээ. Хүн ингэж явъя да. Өнөөдөр хэд хэдэн газраар орж чухал асуудлууд шийдэх ёстой. Баяртай. Би удахгүй ирнэ. Энийг өгч. Хама. Би чамаар хонд хөрвүүлье. Би чамайг бодсон. Чамайг олон жил шоронгоор явахад чинь дэрэгдээ авч дээгүүр наран дээр хэвтүүлж эндүү харж үзсэн. Үнэн биз дээ. Чи болоо жинхэнэ мужик байхгүй юу? Чи яах ширгэнэд байна уу? Чи үгүй гэж бол би гомдохгүй. Чиний ганц охины хувь заяа бүрхэг байгаа шүү. Чи тэр охинтойгоо арабын халиб шиг амьдрах уу? Эсвэл энэ харанхуй нөхөнд харах шиг насан туршдаа амьдрах уу? Чи өөрөө шийд. Чамайг би бүх боломжоор чинь хангаж чадсан шүү. Тэр бол эд бүтцийн сайд санжаа сүрэнгийн зархал. Нөхөд минь намайг ерөнхийлөгчид нэрлэгшүүлж байгаа би баяртай. Энээс би татгалзах хэрэгч байна. Харин ерөнхийлөгчийн хувьд намайг дэмжиж байгаа эсхийг би мэдвэр. Энэ асуудлаар ерөнхийлөгчтэй ярилцсан л да. Чамайг дэмжинэ хичээлээ. Тэгэхээр чи энэ талаар намынхаа нөхдөөтэй ярилцсан дээр болов уу гэж бодож байна.
Бийч бас тэгж бодож байгаа. Монголын социал-демократ нам үндэсний арчилсан намын доторх бүлэг үндэсний дэвшилт намын зарим нөхөдтэй санал солилцож тодорхой төвшөлтөд хүрч байгаа. Үндэсний арчилсан намын ерөнхий зөвлөлийн хурал 10 сарын 2-нд болох бололтой. Энэ хурлаар нааштай шийдвэр гарвал ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг их хурлаар хэлэлцэхэд Монгол Ардын хувьсгалт намын бүлгийн гишүүдийн дэмжлэг хэрэгтэй болоод байна л да. Энэ талаар тэднийг ямар санал оноотой байгааг нь мэдмээр байх юм. Энэ талаар би зарим хүмүүстэй санал солилцох маягаар мэдэж авч болох юм. Солигдсон онгороо саатан би юу санаж хүсээ
Хашран үнийг лахсан итгэжтэмээ саяхан юу шиг хоохон нүрэн сар тэргээ